Таа ч гэхдээ ингэ бичиж авчт юм л шүү дээ зөв гараад. Дараа дөөд гэж гараад нөгөөтг нь. Бид хоёрыг тоож ирж байхад баярлаа. Тий надаа юу ч таалагдсан юм бол за нэвтрүүлэг дээр чи хэлж байгаа. За хэлэхгүй. Хэлдэг байхгүй тий. Өө би ч нэрийг сонь суух хэрэгтэй шүү дээ. Залуусаа юм аа. Сайн байцгаана уу тохой? Өнөөдрийн манай зочноор хэн бэ та бүхэн таах гад үзтээ. Таньдаг нь өстэй хүмүүс. Таахад үзтээ. Late night show-ны Мика маань оролцож байгаа шүү. Мика ах маань оролцож байгаа шүү. Мика ахын жинхэнэ нь хин бэ? Мишель. Мишель юм уу? Мишель тий. Охных шиг нэртэй басна. Гэтэ Мишель нэртэй ихтэй мэлчдэг. өсөндөө л байдаг. Одоо намайг чинь жавхлан гэдэг шүү дээ. Эрэгтэй хүний нэртэй гэл агаас ичдэг л байлаа. Үүштэй жавхлан бол яг эмэгтэй шүү дээ. Яа бас яг ч эмхтэйг хэцүүлтэй. Тий. Айл айл. Тэгээ одоо Мишель гэдэг нэр чинь сүүлийн үед бүр ингээд амар болон жоохон хүмүүс эмхтэй хүмүүсд өгцөө. Аа за. Ходоо л нэг юм болж ах шиг. Хүмүүс нөгөө нэг late night show-гаар л мэддэг бах тий. Ер нь бол. Мэдгүй. Би хүмүүс намайг яаж мэддгийг би мэдэхгүй шүү дээ. Тэгээ би харин энэ сар юу асуух гэдэг нь сэтгүүлч юм уу л гэж суугаад авахгүй асуух гэдэг. Гүүгөө сэтгүүлч би яг 100 хоббигоор нэвтрүүлгийг хийж явж байгаа. Найзуудтайгаа одоо яг бага бүрдүүлээд. Энд чинь ер нь бол нэг жил бид нэвтрүүлгийг хийх гээд яриад гадны энэ шоу байна. Энд чинь одоо бүр их олон жилийн өмнөөс үүсэлтэй шоу байхгүй. Одоо Tonight төрлийн шоу, entertainment talk шоу чинь. Тэгээд одоо дэлхийд дээр яг өнөөдрийн байдлаар 200 гаруй шоу яг энэ зэрэг яг ийм форматтай шоунууд явж байна тийм. Хөтлөгч нь ингээд ийм газар суугаад зочноо битгч юм уу тийм. Монголчууд энэ ток шоу гэхээр нэг ийм ерөнхий юм ойлголт байгаа тийм. Тэгвэл entertainment talk show гэдэг бүгдээр энийг ингэж одоо санаа аваад хамаагүй үзэгчтэй ингээд ийм ойлголтыг өгөө гэдэг зорилгоор тэгээд нэг жил яг санаагаа ярьж явж байгаад 2018-аас ихсэн. Яг миний хувьд болохоор би ч өөрөө холбооны инженер мэрэгчлээ юм баггүй. Тэгээд юу сэтгүүл чинь тэр биш. Яг сонирхлоор нөгөө нэг дунд сургуульд байх чинь тэгэл нэг ийм урлагийн үзлэг те сургуулийн янз бүрийн юм ингээл болоод тэрийгээ өөрөө хөтлөөл явдаг гэсэн. Тэгэл оюутан байхад яг тэр нь үргэлжлээл явсаар байгаа л тэгээд 10 жил та айл сургуулийн. Би чи хотод шилжиж ирээд бол 56 дугаар сургууль төгссөн. Эрдмийн өргөө цагсалбар гэдэг байдаг шүү дээ. 10 дугаар орлоо. Тэр сургуулийг төгссөн. Би тэгээ нөө өчтөр Facebook гэж үзэж байгаа. Request явуулсан чи аваагүй. За. Аяасан. Тэгээ нөө Facebook гэж үзчихсэн чинь лантуу тохоо гэдгийгсэн байсан. Тэгээ айгүй олон тийм зургнууд байлээ. Тэнд юу идэв? Ямар ч тийм сайн дураа. Тийм, сайн дурын ажилтаа. Лантун тохиод ирэмж байгуулга. За, лантун тохиог бол хүмүүс мэдэх гадарлах бах тийм. Одоо ичдийн орон төвгүүд байна. Ер нь бол тэрнээсээ өмнө ичдийн орноор бол их хүмүүс олон хүмүүс таньдаг болсон. Тэрнээс өмнө лантун тохио юу гэдэг байсан бэ гэхээр 2012 оноос эхлээд хүний наймаа хүчирхийллийн эсрэг, хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Залуучууд яг сайн дураараа өөрсдөө нэгдээд сайн дур гэдэг чинь одоо өөрийнхөө ажил төрөл бүх амьдралынхаа хажуугаар цаг гаргаад хийж байгаа юм шүү дээ. Цалин авахгүйгээр. Тийм байдлаар эхлүүлсэн ажил ахгүй. Одоо манай найзуудаас ингээд санаачлаа эхлүүлжсэн. Тэр нь бол явц дунд нь би өөрөө ингээд нэгдээд одоо лантун тохиод ирэмж байгууллагад удирдах зөвлөлийн гишүүн байт. Тэгээ бид нар чинь ингээд өөрсдийнхөө ажлын хажуугаар одоо энэ ичдийн орныг хоёр түгээд бүтц айгуу том болчихлоо л да сүүлийн хэдэн жилд бол тий. Хэр олон гишүүнтэй тийм байгууллагууд юм бэ? Одоо яг үндсэн цалин аваад ажилдаг ажилчид гэх юм бол 50 орчим ажилчид байгаа. Гэхдээ одоо нөө ковидын эффектээс болоод биднээс ажилчдаа төр хугацаанд ингээд чөлөөлсөн байгаа ажиллаас нь буцаад цаг сайхан болол ажилтаа авна. Сайн дурын гишүүд гэвэл 200 гаруй залуучууд байна. Америкийн нэгдсэн улс салбар байна. Лантуу тохиолдол юм шиг аль бисны. Тэнд бол одоо бас нэг 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зүйлийн баг. Одоо тэндээс нэг санхүүжилтийн төр босгох ажлаа гол хариуцж хийж явдаг. Тэгээ олон улсын байгууллагуудаас юм аль бисны харилцаа тогтооход бас игүүд хүн байдаг. Тийм байна те. Манай нэвтрүүлэг үзсэн шүү дээ. Тэг үзсэн шүү дээ. Төмрийнхээ орсон дугаарыг үзсэн. Тэг бид хоёр жоохон сакс ярьдаг байгаа. Сакс ярих гэдэг байгаа. Сакс тоглодог. Сакс тоглодог байсан шүү дээ би. Ер нь бол амар өндөр нь хэд юм бэ? Миний өндөр үү? Ноц. Хүмүүс асуугаад өө чи ширийн хараас босоод чи амар өндөр юм байна гэдэг. 88, 188. Оо. Хэдэн наснаас саксны туртаасан бэ? Тий, тэр чи одоо бүр 5 мовдгоор ангиасан шүү дээ. 4-р ангид хамгийн анх тэмцээнд орж исэн санаад идэв. Тэгээ манай сургууль яг би чинь дархны хөхт тахгүй. Тэгээ дархны 16 дугаар сургууль сурдаг байсан. Тэгээд
тэр сургуульч ингээд яг 4-р ангийнхны дунд ингээд амар алаантай хоорондоо өрсөлдөөнтэй байсан. Тэгээд тэгэхэд л яг ийм 4-р ангийнхны дунд яа. Тэг одоо ингээд бодохоор 4-р ангийнхны гэж яваа хүүхдүүд юугаач мэдгүй хүүхдүүд baаш. Тэгэхэд манай сургуулийн одоо бие тавирын багш нар энэ хүүхдүүдийн 4-р ангийнхныхаа дунд тэмцээн хийгээд тэгээд чинь тэр дундаа л дотроо л бид ч алдчихж байгаа юм шиг. Тэгэл тэндээс эхлээд ер нь нэлээд хоббит болсон. Тэгээ үздэг болж эхэлсэн. 5-р ангид орсон чинь манай параллел ангийг бие тавирын багш авчдаг байхгүй. Тэгээ тэр үчи бид нөө 10 жилээр сурдаг байсан болохоор 4 төгсөөд дунд анги руу шилжиж байгаа байхгүй. Орж байгаа шүү дээ. Ахаад тэгэхэд бие тавирын багшийн ангитай ч та хор шартаа үзэж авчих. Тэгээ нүүдэл чинь тэмцээнээр ингээл хийх мэхтэй янз бүрийн юм гарна. Би тэр багшийн ангид жоохон шүүх мөхтэй. Тэгэхээр чи бид нар бүр хурцлагдаад нилээ үздэг гэсэн. Тэгэл тэр үеэс ер нь тоглодог байсан. Хамгийн сүүлд ер нь оюутан байхдаа тоглодог гэж аль байсан. Тамирчин болъё гэж бодож ирсэн үү тэгвэл? Хүсэж исэн. Болъё гэж бодож исэн. Тэгээ сагс тоглохоо болсон шалтгаан эрүүл мэндийн шалтгаанаар болсон. Тэгээд ер нь явхаа байлаад. Худлаа ярьж ахгүй эрүүл мэнд гэж аваад. Тэр үед л нэг ангийн үе мөчөнд орчлоо гэх нэг тийм хөө юм байдаг шүү дээ. Тэгээд нөгөө өвдөг нэлээ ачаал даах чадвар муудаад тэгээд үзэгчийн судал руу шилжсэн. Гэтэ ер нь бол тамирчин болох хүсэлтэй л байсан юм. Гоё шүү дээ. Одоо ингээл одоо чинь яг манай үеийн мундаг тоглодог байсан залуучууд одоо яг Монголын сагс ингээл өнгөлж явж шүү дээ. Тэгээд бүгдийг тань. Хинүүс одоо Сэги, Азаа, Бэлгүүн гиснээс та хэдэн оных юм? Оноо хэлчих юм уу? Гайгүй юу? Та өөрөө гайгүй хэлээ. Азаа бид нар ч яг нэг үе яахгүй. Сэги Азаа санчир бид нар ч нэг үе яахгүй. Тэгэхээр чи 88. Тийм тэр үе авцаа. Луу жилт юм уу? Жатах хийх гэдэг хараа. Жил авчаад. Одоо тэгжээд нэвтрүүлгийн төгсгөлд овог мэдээд авчихна. За дуусчлаа. 89 он. Оо, nice жоох юм штэ. Гайгүй уустай цараагаараа бүр тавьчаад байна. Үгүй харин юу өмнөх төмрийнхээ дугаарыг үзсэн гэдэг чинь шүү дээ. Төмрөх чинь бүр 40 хүрсэн юм л шүү дээ. Өө харин тэрийг ерөөсөө хүмүүс мэддгүй юм байлээ. Гурал очоод нэг үе яа. Тэгшээд 20 гараад явж та. Йоо би тийм амар хөшөөрөд байна. Би ч харин хавхан настай байгаа шүү. За үзэгчтэй. Комментар бид гурав яг үе харагдж гинэ үгүй юу гэдгийг хэлээд энэ хоёр өсний насыг таагаарай. Өө эмгтэй хүн чинь тэгээ жоохон иймэрхүү хуслаар арай жоохон уртаалцдаг аа шүү. Тэгээ бид нар чинь санчир хин Сэги Азаа бидний нэг үе яахгүй. Том Бэлгүүн болохоор яг манай доотлын анги байхгүй. Бид нар чинь нэг 10 жилийн нэг сургууль төгссөн. Тэгвэл ингээл нэг үеэл тоглож байгаа юм чинь бид бүгдээрээ. Тэгээд нөө золзоо гэж байсан шүү дээ. Тоглодог. Харцаг марцаг тоглодог байсан шүү дээ. Золзоо чинь бас яг манай үе. Тэгээд манай дүүрэг чинь бүр Сэги манай дүүрэг, Баянгол дүүрэгт. Тэгээд золзоо бас манай дүүргийн 28 дугаар сургууль, санчир чинь 40. Тэгээд том битэр чинь болохоор 56 гэдэг. Алцдаг гэсэн. Та тэгээ Монгол сагсчдаас яг хэнийг үздэг? Бүгдийг нь үздэг шүү дээ. Ингээ үзэхээр бол үздэг. Фэн гэвэл хэний фэн вэ? Би ингэжсэн юм. Монгол сагсчдаас нэг удаа жерси яг худалдаж авч ирсэн өөрөө зориулж. Тэр нь болохоор одгийн. Тэгээ одоо ир гэсэн. Тэр жерсиг худалдаж авч ирсэн. Тэгээд ер нь аль болох тоглогчдын жерсигээс авахынсан гэж боддог. Тэгэхээр даанч худалдаанд гарахгүй байна л да. Харин тэн дээр өгөөж ажиллахгүй тий ажиллахгүй байгаа муу байгаа байхгүй энэ чинь. Одоо тэр нөө менежерүүд муу байна тий багийн удирдлагууд муу байна энэ дэр спонсорууд муу байна. Яг л өөрсдийнхөө логог тэр чинь зарж байгаа шүү дээ. Одоо чи надаа хиний одгийнхын Алестикийн өмсгөлээд өгөхгүй. Тэгэхээр чин тэр спонсорын лого нэстийг явж ял гэсэн үг шүү дээ. Би яг бүгдийг үзэх дуртай. Гэхдээ мэдээж дотроо бол бас найзаагаа жоохон дэмжих гэдэг тал баг. Тийм бэлгүүнийг тэр яг хамт ингээл хоёлоо гомгоо хувааж идэл найзуудаа ингээл тоглоо. Жоохон төстэй ч юм уу гэдэгхгүй. Тийм. Бэлгүүн хэр өндөр юм? Танаас өндөр байх. Надаас өндөр. Надаас нэг 4-5 см өндөр байх шүү. 92 3 байна уу цаачаа. Наа дайны өгч. Дүүн дайдыг. Гэтэ ер нь би эрүүл согтуу хамаагүй согтуу гэнэ. Халааттай хамаагүй. Амгаа чөлөөтэй ярихыг хичээд шүү дээ. Чөлөөтэй байх нь илүү гоё шүү дээ, тий. Тайлж гисэн шүү тийм байх хэрэгтэй. Харин би тэгж чадахгүй аа таамаа. Энэ хувцандаа баригдаад. Би өгөө ийм төрлийн юм баггүй юу? Надад гоё санагдсан. Юу нэ? Юу гоё санагдсан? Харин асууж чадвал би яриа заяа. Манай нэвтрүүлгийн гоё юм санагдсан юм уу? Бид хоёр гоё санагдсан юм уу? За энийг хасчаа. Харин тэг үзээд би болохоор нөгөө нэг хин төмрөх та гурав ингэ сууцсан юмсан пострыг харсан хгүй ингэ явж байхад нь Twitter нөгөө нэг Twitter донд пост жиргсэн байхаар
Тэгээд ямар хүн нэвтрүүлэг юм бол гэдгийг мэдэхгүй байж байгаа. Жавхаа над руу холбогдоод үзээрэй ингээд сагс ярьдаг а гэсэн чинь тэр нь гоё санагцсан байхгүй юу? Юу гэхээр одоо сагсан бүг ярьдаг бол их олон залуучууд байна. Манай энэ бодокийн айгуу мундаг байна. За сүүлд бол одоо энэ хин төмрахтай хамтраад сагсчд өөрсдөө ярьж эхэлж байна те. Эмэгтэй үе ярина гэдэг чинь өөрөө сонирхолтой үзэх байхгүй. Тэгээд таар бас ингээ гоё гаргаж ирж гин. Ирээдүйд бас таар чинь ингээ эмэгтэй сагсчдаа бас ингээ пүшилж гаргаж ирэх юм зорилго бас байгаа л бах. Залуу ингээ доороос гарч ирж байгаа дүүнрээ бас гаргаж ирэх сонирхол байгаа бах. Тэгэхээр энэ бол айгуу чухал сурчлан таниулах хэрэгтэй. Сагсчд яг юу туулж явдیں۔ Яаж иж яг амжилтанд хүрдیں۔ Улс дотроо л хөрх ингээл улс дотроо л та нар юмштэй гэдэг ийм үгчин цаанаас ямар амттай хожлууд байдیں۔ Тэ ямар ийм зүтгэл байдیں, хөлс байдیں гэдэг чинь чухал аахгүй. Нөгөө хэлэх гээд байгаа гол юм болохоор та бүр гоё юм чөлөөтэй байгаарэ. Цаашаа тэ гоё задрал бүр гоё болгох тэ нэвтрүүлгээ. Харин хүмүүс намайг амар шүмжлээд илээ. Ийм аж арай л галзуу байгаа юм шүү. Чи жоохон өөрийгөө дараач мараач гэх. Тэ тэр бити санаа зов за. Угаасаа шүүмжлүүлнэ. 100% хүн таалагддаг юм гэж хааж байхгүй шүү дээ. Энэ ертөнцийн дээр тий энэ дэлхий дээр бидний хүний энэ амьдарч байгаа гариг дээр чинь 100% хүн таалагддаг юм гэж байна. Таны нэвтрүүлэг бас нэлээд шүүнж авсан уу? Аа. Гэхдээ бусад нэвтрүүлгүүдийг бодоход харьцангуй бага юм шиг байлаа. Нэг хуваараа ингээд тэнцвүүлээд одоо 100 комменттэй 100 сэтгэгдэл орж ирэхэд тэрний хэдэн хувь нь шүүмжил байна гэдээ ингээд үзэхээр бол хувь бол айгүй багтаа гэдэг. Тэгэхээр өөрөө гоё л залуу юм байна л та. Оо, за баярлалаа. Өөрөө тэгвэл нэвтрүүлгээ тэгвэл сайн авч явд юм байна гэсэн үг. Яг гоо бид нэг агуулга дээр зочин эвгүй байдалд орохгүй. Бид нар өөрсдөө нэвтрүүлгийн багийнхаа эвгүй байдалд. Би эвгүй байдалд орлого үстэй. Үгүй тийм биш. Манай нэвтрүүлгийн үзэл баримтлал тийм баггүй. Тийм л байх ёстой. Тэгээ хүнд ийм эерэг байдлаар эерэг өнцгөр хүндээс нэг жоохон үзүүштэй болон өгөөжтэй юм хийх зорилготой. Манай нэвтрүүлэг. Бид тэр хичээж байгаа. Тэгээд тэрнээс гадна би түрүүн тэрийг асуух гал суугадлаа. Нөгөө 10 жилдээ тоглодог байснаа, нөгөө хэдтэй тоглодог байсан, сагсчтай тоглодог байсан нэрсэн. Оюутан болоод ханаас тоглодог байсан. Оюутан болоод шүтист орсон. Шүтисийн холбооны сургуульд орсон. Мэдээлэл холбоо технологийн сургууль. Одоо сүүлд бас эдгээр нэг сургуулиуд чи хоорондоо ингээ нэрээ сольчих шиг болсон. Миний үед бол холбоо мэдээллийн технологийн сургууль байсан. Тэндээсээ тоглодог байсан. Тэгээд шүтисийн шигшээд дуудагдж исэн. Тэгвэл тэр шигшээ нь бүр ингээд 3 дугаар шигшээ. Намайг яг орж байгаа үед чинь шүтисийн 1-р шигшээ чинь Sharks байсан. Тэр Sharks чинь нөгөө нэг талигаач байсан. Тэгэл одгийн ах одоо нэмэх ах гэдэг хамаглыг луух крүүдээс аахгүй. Тэгээд тэрний чинь доотлын үеийн шигшээд нь одоо зоргоо энэ гэдэг таних үгүй ямар ч тийм бидний 1-р курст ороход 3-р курстэйсэн залуучуудаар 2-р шигшээ байсан. Мөнгөнөө энэ төр гэдэг тийм залуучууд. Тэгээд 3 дахыг дутдаг юм шүү дээ. Тэгээд 3 бид нэгээд 1-р курсэнд гараад орж ирээд. Яг хөө тэдэртэйгээ хамт бэлтгэл хийгээл жоохон явж өстэй. Тэгээд улсын аврам маргад ороод хамгийн муул манай баг байгаа юм чи. Тэгж явдаг байсан. Тэгтээ сүүл рүү бол зүгээр яг холбооны сургуулиасаа тоглож байгаа л тэгэл болсон да. Ямар байрал тоглолт юм? Амар тийм заримдагч би чинь. Тэгээд уг нь бол 4 дээр тоглох сонирхолтой би өөрөө. Тэгтээ ихвчлэн нөгөө нэг өндрөөсөө болоод чи ингээ төвд тоглоо гэдэг байхгүй. Гэхдээ би төвд болохоор биеийн хүч мөч яриад дутуу нөхдүүдээс. Жаахан турхаа юм тий. Тий. Жингээ их сайн барьж байгаа. Таргалчих гэдэг чинь ковид шүү дээ. Тэгээд яг нөгөө дундын зайнаас шийдэлт мэдлэлт хийх тиймэрхүү талаасаа илүү тоглодог ус. Жохон завжнаас шийддэг ч юм уу тий. Тиймэрхүү байралд их тоглох. Өөрөө тэрэндээ их дуртай. Тэгээд оюутан байхдаа тоглож исэн гэж амжилт гаргасан уу? Ямар нэгэн зэрэг цол байна уу? 1-р зэрэг л байгаа шүү дээ. Тий. 1-р зэрэг чинь гэхдээ би оюутан байхдаа авлаа 10 төгсөхдөө авлаа. Яриулаад авсан юм шүү. Тэрийгээ санахгүй байхыг бодвол уул нь бид нар таньж хүмүүсүүдэд зэрэг гэдэг чинь амар чухал гэдэг шүү дээ. Тий, яг хөө тэрнээсээ цаашаа явах боломжтой байсан чи яваагүй гэдэгтээ жоох ингээд дотроо тэгж бодож явдаг байхгүй. Тэгээ манай холбооноос чинь хин гарч ирсэн та тань үл дик байна. Манай дик чи яг доотлын ингэсэн. Тэгээд дугуйчин хүн байсан шүү дээ. Тэгээд тэр хүний чинь амраа огш яг гэж хүмүүжүүлж одоо бидний нүдэн дээр сагсчин болж хөрж илаа. Одоо ч тэгээд аймаг юм. Одоо ч одоо дэлхийн хэмжээний тамирчин болчихсон шүү дээ. Мундаг гайхалтай. За тэгээд бас нөгөө нэг NBA үздэг. NBA үздэг. Би TV-ийг хардаг. NBA Ямар баг дэмжих үү? ямар баг дэмждэг би? Бостон. Бостон Celtics багийг 2007-аас 8 оны улирлаас эхлээд дэмжиж байгаа. Өнөөдрийг хүртэл яг багийн авсан жилээс нь тавьж тэгээд дэмжиж байгаа юм уу те? Хүмүүс ингэдэг байхгүй.
Лекси фэнүүд ингэдэг байхгүй. Авраг очингууд нь яачлаа гэлөө. Гэхдээ бүх хүнд дэмждэг одоо за би бол яг багийн фэнүүдэд их дуртай байдаг байхгүй. Багийн фэн гэдэг чинь амар чанартай фэнүүд байд юм шиг санагддээ. Ягаад тэгэхээр тэр чинь ингээд багаас нь од тоглогчд нь явах, баг нь унах, плей-оффт орохгүй байх үед ч гэсэн багтаа үнж байсан мундаг фэнүүд байгаа байхгүй. Багийн фэн болгоно таяр ч гэсэн тийм байх. Ямар нэгэн ийм гогцоогоор тэр багт дурлаж байгаа шүү дээ. Одоо жишээ нь Golden State-ийн фэнүүд одоо залуучууд хүүхдүүд байна те. Тэд нар чи юунд саяны нөгөө нэг алж исэн он жилүүдэд л дуртай хайртай болчихж байгаа шүү дээ. Ийм хөглөгдөж байгаа шүү дээ. Fall in love гэсэж те. Та нар чинь одоо найз залуу малуудаа тэгжил байсан шүү дээ. Тэр шиг нэг ийм гогцоо байгаа байхгүй. Тэр гогцоо нь юу байсан гэхээр надад бол тэр үед байсан. Тэгэхдээ их гурал үүссэн, мэдээж баг хүчрхсэн, үзүүштэй гоё болсон үеэс нь эхэлсэн. Нэгдүгээр тэр байсан, фэн болсон. Хоёрдугаар миний иргэн тойронд амар олон Legacy фэнүүд байдаг байхгүй. Тэд нартаас үзмэр шүү дээ. Тэгээд тэд чинь ингээд амар манай Legacy фэн байгаа шүү. Магтаж ярьдаг. Манай найзууд чинь ингээд амар нөгөө нэг яг тэр чинь ингээд Kobe Moby-г ингээд гоё л байсан л тэр гоё үеэс. Тэгээд тэд чинь ингээд тэрэндээ амар үнж байгаа. Тэгэхээр эсрэг талд нь бас нэг юм байр суурь баймаар санагдаад. Нэг тийм хүчин зүйлээ. Гуравдугаар би Paul Pierce-ийг амар хүндэлдэг. Paul Pierce л хүндлүүштэй түүхтэй тамирч байгаа байхгүй. Гайхалтай. Одоо нөгөө нэг та дэс өөртөө мэтгэл ах нөгөө яг ийд ингээд гарч ирж исэн үедээ нэг зодооны хэрэгтэй орооцолтоод хутгалуулад тий сэхэнд шууд дүргэнд ингээд очиод мэс цасалд ороод тэгснэ тэр чинь хэдхэн сарын дараа шууд тэр үлэлдэ бүтэн тоглосон гэдэг ч юм уу тий. Мундаг. Тэгээд өмнө нь NBA үздэг гэсэн мэт яг тэр Бостны фэн болохоос өмнө үздэг байсан. Тэгэхэд хиний дэмждэг гэсэн. Тэгэхэд бол өстой Iverson амар дуртай байсан. Хүн болгон ийм хоёр хайртай юм бэлээ. Харин тийм. Яг хөө гэхдээ Iverson бол гайхалтай хин төмрөх таад бол амар гоо дэлгэрэнгүй ярьсан байлаа шүү. Тэгээ би ч нөгөө дархны хүүхэд. Iverson ингээд зураг одоо ийм тэр үед нэг ийм хужаа ийм наадаг ийм стикерүүд гардаг байсан. А4 цаасан дээр атлан шат. Тэр ч аваад ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр наагаад түүхийн өөрөө гараараа бичээл те. Одоо интернетээс ингээд харж авал хуулаад бичээл тест тэгж юм тэр хүн ингээд дурлж исэн байхгүй. Түүх нь өөрөө гайхалтай Iverson-ы өөрийнх нь түүх. Би тэгээд дарханд сурдаг хүүхэд байхдаа мөнгөө цуглуулад нөгөө нэг ээж аав мааваас ингээд илүүчлээл те дэлгүүр хөшөө гарсан мөнгөө ингээд цуглуулсаар байгаад хот руу ирээд тэр үед ямар паблишинг гаргаж ирсэн Iverson-ы Fear No One гэдэг ном гарч ирсэн. Хинээс ч буй гэдэг. Уншиж ирсэн үү? Одоо бас байдаг л ах тэрийг олж аваад уншуул амар гоё шүү зэ. Та хэрвээ бас Iverson ямар хэл дээр эдийн? Монгол хэл дээр орчуулга гаргацсан. Тэгээд хинээс ч буй гэдэг номыг гарчлаа гэдгийг би нэг телевизээр харчаад бүр бодж явсаар гад хот дээр судалж аваад уншиж байсан байхгүй. Ном амар их уншдаг төрлийн хүн биш хэрнээ тэр номыг бол би өстөм ингээд кино үзэж байгаа юм шиг уншиж байсан. Манай нэвтрүүлэг дандаа Iverson-ний л фэнүүд ороод ах юм. Яг үеийн өөрөө тэгэл таарч байгаа. Тийм, үеийн л тэгж таарч байна л да. Одоо Бостонгийн фэн гэсэн шүү дээ. Яг тийм нэг сэтгэл догтлуулсан тоглолт нөгөө нэг би асуугаад байдаг да. Нөгөө нэг амар хизээч мартагдахааргүй. Тэгээ бүр дандаа тэрийгэ үзээд хизээч уйддаггүй тийм тоглолт. Бүр амар нэг ажлааргал өгдөг бичлэг одоо нэг гоё юм. Бичлэгээр тоглолт гэвэл за жоохон өмнөх үеийнх гэвэл нөгөө нэг юуны Legacy хийсэн аврагын төлөө цуурлын 6 дахь тоглолтууд чинь нөгөө эргэн ирэлт хийдэг 24 оноор хожигч явж чад амар эргэн ирэлт хийдэг хөхгүй Paul Pierce нөгөө нэг тэрэгэн цэрэнтэр дээр ингээл орж ирж мэрэл тэ. So disappointed in a game that started great for LA. The Celtics turn in one of the great comebacks in NBA playoff history. Down 24 in the second quarter, down 20 in the third. They come back and win game 4. Just a tremendous performance on the road. Pierce, again, grew up a Lakers fan. Such an emotional return for him. Тэр бол зүгээр аим шигтэй зэрэг. Тэр чинь өөрөө нөгөө нэг аврагын одоо гол цогцолт гэсэн шүү дээ. Тэгээд эргээд Legacy тэр цогцолтоос босч ирч чаддаг байхгүй. Йоо. Кафе. Тэр бол үнэхээр гайхалтай. Тэрийг дахиад хийж үзсэн уйдахгүй. Дээр нь тэр чинь 7 дахь тоглолтод бүр 30 доноор очтыг. За тэр бол зүгээр машин жоох махны машин. Тэр амар гоё. Зүгээр сүүлийн үеийн гэвэл бас хизээч үзээд уйдахгүй цуврал гэвэл тоглолт гэвэл нөгөө юг
Tatum-ийн rookie жил. Hayward гэмтдэг жил. Манайх чи бүсийн финал дээр Cleveland-тэй 7 тоглолт гараа хожигдтээ. Гэхдээ тэрний өмнө Milwaukee Bucks-ыг хочихгүйгээд underdog орж ирсэн аахгүй. Бүгд тэгжээс ерөөсөө нэг од нь байхгүй, их гурал бүрдсэн ч нэг од нь байхгүй. Тэгээ Kyrie-ийн юм гээд шүүмжилж ирсэн. Хоёр дахь жилдээ тоглож байгаа нэг хүүхэд байна, нэг дахь жилдээ тоглож байгаа нэг хүүхэд байна гэд тэгж яхад Bucks-ыг гусдаг аахгүй. Тэр бол амар капиталс. Зүгээр мэдээж хизээч мартахгүй гэвэл би TD Garden-д очиж тоглолт үзчихсэн. Тэр бол нэг юм амьдралын юм bucket list тест тийм. Тэрний нэгийг биелүүлжсэн нөө. Тэр өстө ингээд манраал дууст юм л. Тэгээд огсчооч. Тэгээ нэг ордон дээр ингээд ороод яваал орж байгаа ингээд ч манаар тийм явсаар орж байгаа. Тэгээ би бүр паян бүр ийм байхгүй. Бид нэг ажиллаар ингэж Америкаар явж ирсэн бол Антон Дөхөхийн ажиллаар эцэдийн орныг сурчил таниулаад тэнд ингээд бас нэг санхүүжилт босгох зорилгоор тэгээ манайх ингээд 10 хотоор явсан 28 хоногийн аялал хийсэн аахгүй монголчуудтай уулзалт тэгээд тэгэхэд манад Бостон хотоор орох маршрут байгаагүй. Тэгэн гутал би багийн насаа гуйгаад за ман чи ингээд Америкт нэг ирснийх дахиад ирээч үгүй ч үү би яалч юу ингээд ойрхон ирснийх явчаад ирээгээд DC-гээс Бостон руу автобусан суугаад яваад тэгсэн чинь Бостон явах гэсэн чинь маа найз за би чамд туслая би Бостонд ингээд хэдэн сар амьдарч исэн. Би бүгдийг мэднэ метроц ч бүх юм мэднэ. Хойлоо хамт яваа гэдэг өөрөө зардлаа гаргаад явуулчаа. Йоо. Маа найз надад сэтгэл гарч байгаа. Тэгээ бид хоёр яг тэр чинь тэнд очиж хонох мөнгө байхгүй шүү дээ. Тийм учраас хойлоо шууд ингээд автобусан суугаад үүрээр явсаар гаад шүн автобусан суугаад явсаар гаад өглөө автобусаасаа буугаад тэгснэ хойлоо буунгутлаа метроны суугаад метроны буудлын дээр идэхгүй. TD Garden яг тэгснэ буунгутлаа маа найз тоглолт үзэхгүй зэ. Тийм мөнгө байхгүй. Тэр хүн тийм сонирхол байхгүй. Тэр гутал миний цүнхтэй хувцыг бүгдийг аваад би чинь амар царайтай хүн чинь ингээд 0 орж бөнөөр гармаар аванглаа. Жерсиг өмсөд Монголын талбайг бариад орж байгаа хгүй. Тэгээ маа найз намайг цүнхтэй хувцаа аваад үлдчихэ. За маань чи 2 цаг 30 минутын хавар ингээд байж яг. Йоо яа бүр. Тэгээд би чинь 0 гарнуур угаачаа жоохон сэргэж аваад ороод тоглолтоо үзсэн. Тэгэл явсаар байгаа нэгэд орсон чи. Би бас нэлээд гайгүй суудлаа авсан хгүй. Тэгээ ороод яг тэр суудлын дээр суудсан чи нэг хүн ирснэ. Чи ганцхан жол хойлоо суудлаа соличихё. Чиний хажуудлын суудл чи манай охины суудл юм байна. Суудлж байгаа нэгс чинь урагшаа гэд бүр орчиж байгаа байхгүй. Тэг яг нэг Celtics-ийн тамирчид гарч ирдэг хаалгатай айгу ойрхон. Йоо ямар гоё юм бэ. Тэгээд юу хагаад тоглолт эхлэхэд нэг тэр чи талбай дээрээ талбай эздэг танилцуулах чинь ингээл гал мал гараад амар болж шв. Тэгээд орох чинь ингээд бүх 17 баннер ингээд бүгд байж байгаа. Йоо баг нүдэнд харагдсан. Тэгснэ тоглогчдыг танилцуулаад гэдэг ордон чи пүү гэл тэр 20 мянган хүн ингээд орсон шууд ингээд агшаад гэж ёо. Өлнөс цэлгнээр ингээд юу болоод байгаа юм гэдэг. Тэгэл тоглогчд гарч ирж яхад бол үзэгчдийн фэнүүдийг ойртолт юм хамаалагч. Тэгээд гарч ирээд дуусаад тоглолт яваад манараа ингээд ёо тэр нэгсээр байгаа таарч. Тэгээ амар том бийтэй нөхдөд. Тэгээ хаалт тайм болоод тоглогчд буцаад ороход бүгдэнтэй гар зогссон. Йоо гоё. Тэгээ Тагснаа хэд идэв? би тэр билетийг $215 авсан. Захиалууд авч бүр тэр чинь шууд виз гаргуул окей гэдээ ойлгомжтой авчихсан. Чиний виз гаргав гэснээр Гараагүй. Зөндөө копигийн тоглолтыг үзгээд надад явж чадаагүй. Яг нэг ч гэсэн Lakers-ийн фэн зүгээр. Муугаад. Гэтэ нэг зүгээр заавалчгүй би тухайн үед болохоор зөвхөн копигийн тоглолтыг үзчихсэн гэж аим бодсон байхгүй. Одоо зүгээр хэний ч хамаагүй л тийм. Зүгээр тэр ордонд л орж үзмээр. Челси би хөл бөмбөг бүр төвд сонирхдгүй баг юу байдгийг ч мэдэхгүй байхдаа Манчестер Ливерпул хоёрын тоглолтыг үзчихсэн. Тэгэхэд бас л жоохон амар л байсан. Тэгээд тэр ийм сакс үзүүл орилох амар сонсогч байгаа. Яа. Сакс үзэхээр бүр гоё ахтаа л. Тэгээд чи ялангуяа заашгүй Staples Center-д очиж үзэх хэрэгтэй. Фэний хувьд бол одоо үзнэ би үзэн. маш олон уулзалт хийж явчихсан юм. Монголчуудтай уулзаад нэг эждийн орны санхүүжилт босгох зорилгоор. Тийм болохоор амар ядарсан. Уулз тийгээл гараал машинаар ингээл хот хооронд дандаа машинаар явсан. Америкийн бүр хойд Сиэтл шүү дээ. Хойд өнцгтэр байгаа хот шүү. Тэндээс ингэж доошоо буугаад ингээд хөндлөн туулаад нөгөө ирэг дээр очиж байгаа. Тэрийг 28 хоногт зохицуулж байгаа байхгүй. Машинаар хэрсэн амар ядрах.
Тэстэй нөгөө нэг тэр чинь ингээд тоглолтын ихэнд тоглолт дуусгаад ингээд дэлгүүрүүдээр нь хэсэг мэсгэж байгаа үнэн кайфтай. Тэгвэл эсэргээрээ бүр ингээд нэг тийм харамсмаар тоглолт юу вэ? Одоо юу гэдэг чинь ингээд уйл одоо жишээлбэл сая ингээд нөгөө нэг Коби нас барахад зодог тайлах энэ төр надад бол амар хэцүү байсан байхгүй юу? Тэр шиг тийм хэцүү зүгээр ингийн тоглолт байсан ч намайг нэг тийм харамсмаар хожигдол ч юм уу тий. Тэгээ Кобигийн асуудал бол яг тэр үйл явдал бол надад ч гэсэн амар хүн туссан. Би ч нөгөө нэг октоодтай хүн болохоор яг тэр процесс бол амар хэцүү. Тэр юм дарамтанд ингээд юм цээжинд юм дараад байгаа юм шиг нэг 2 хоног явсан. Айгу хүнд байсан. Амар харамсаар тоглолт бол ойлгомжтой байх. Юу гэхээр Хейвардын гинтл. Тэр чинь өлөлийн нээлтийн тоглох байхгүй. Тэгээ манай Celtics-ийн фэн группийнхан бол дотроо амар идэвхтэй хоорондоо амар нэгтэй тийм цөөхөн гişүнчлээ. Тэгээ нөгөө нэг гişүүдээ идэхгүй бол хасчдаг тийм групп байдаг байхгүй. Тэгээд идэвхтэй ажил нийгмийн ажиллаж хийдэг. Тэгээ бид нар чинь цуглаж тоглолтоо аягүй сайн үздэг. Тэгээ тэр үйлэл чинь бүх хүний хувьд Celtics-ийн фэнүүч бүх хүний хувьд хүлээлт аягүй өндөр гэсэн. Тэгээд мангар гой гарч ирэл зүгээр Cleveland-ыг алах гал ихний тоглолтон дээр тий. Йоо тэр бас амар байсан шүү. Тэр зүгээр үнэхээр харамсав. Тэгээ яг хаа бас нэг харамсдаг юм Cleveland-тэй 7 дахь тоглолт нөгөө нэг тэр жилийнхаа бүсийн финалд 7 дахь яг нөгөө хит тоглолт гэдэг нь амар үт юм тий. Яг хаа тэр чинь бид нар баян үзэж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр хожчих байсан уг нь. Айгу боломжтой. Станц нөгөө Jason Tatum, Jaylen Brown хоёрын маань туршлага дутсан. Сэтгэл зүй өөртөө дийлж чадаагүй. Тэгээд чинь LeBron гэдэг мундаг хүн эсрэгтэлт байгаа юм чинь LeBron бол аваа авч тоглолтыг атмосфер ингээ аваа авч байгаа. Тэгээд илүү явсаар ба дөрөв үүсгэж болчихж байгаа. Тиймэрхүү юм бас. Тэр жил бол үнэхээр харамсаар жил байсан. Нэрэл би ч баг харамссан шүү тэр хэнийг гэмтэд бол. Хейвардыг гэмтэд бол. The biggest shot in Бостон ийм сайн мэддэг. Одоо тэгээ мэлэх гэж байна. Одоо сакс үздэггүй гэж одоо зарим үзэгч нь одоо та нэвтрүүлгийг үздэг үзэгчд маань бас сакс сонирхдаг ч юм уу сакс үздэг Бостон дэмждэг гэдгийг мэдгүй байсан байж магадгүй манай нэвтрүүлгээр гоё мэдээд аваарай гэдэг байхгүй. За одоо Бостон асуух юм уу? Тий. За. Бостонгийн фэн мөн үү биш үү гэдэг асуултууд байгаа. За энэ асуултанд хариулах юм нэ. Фэн группийнхнаас уучлалт. Алдуул уучлаарай. Тэгтээ баг алдахгүй хоо ийм лаг фэн юм чинь баг. Гэхдээ тэгтээ бас муу би ч нэг ийм цээжинтийн тоонууд явж идэг ч бас биш л дээ. За ямар асуулт мэдсэн сонирм байна. Мэдж гинэ. Тэгээ гол нь шийтгэлтэй ба шүү. За. Мэдсэн. Шийтгэлж магадгүй машинаа тавьчаад ирлээ. Red Star Karaoke 5 таймер. Манайх тоглог орчин найр цаг үйлчилгээнд суурилсан чанартай дуурал бүхий 10-аас 30 хүн хүлээн авах боломжтой 9 өрөөнд та бүхнийг дугтан саадахыг урьж байна. Олон урамшуулалтай хамгийн орчин үеийн дууны сантай Red Star Karaoke 5 таймер. Манай хай Монгол Улсын их сургуулийн номын сангийн урд талд уучнаар Төв архивын байрны 3 давхурд Red Star Karaoke. За тэгээ яг Бостонынх нь яг жинхэнэ үнэнч фэн үгүй юу гэдгийг нэг жаахан шалгачих. Сэтгүүлэх нь тий. Гайвуу. Хэдэн асуулт байгаа? 5 асуулт байгаа. 5 асуултаар алдсан тоогоороо би нэг эргүүлэх юм тий. За. За эхний асуулт нь болохоор 2008 онд аврах гэсэн шүү дээ. За. Тэрнээс өмнө хэдэн онд аврах гэсэн бэ? Юу хөө. За наа чи бүр урагш явчихд юм аа. 80 6. Аха. Ой. Өөрөө өснө гэж. 2000 одоо яг тэр нэг авраг авдаг жилээ 2008 онд. За. Пол Пирс хэдэн он авсан бэ? Сүүлийн тоглолтын дээр юм уу? Тий, сүүлийн тоглолт. За энэ бол алдах юм байна ойлгомжтой. Угсаа мэдгүй мэн. 34. Үгүй. 17 он авсан. За. За нэг бинд ингэ тоолоо байсан. Пол Пирс 17 он авсан. 7 дахь тоглолтын дээр юм уу тий? Тий. Тэгэхээр Пирс барыг тоглох шаардлагагүйсэн юм шиг. Тэгээд мэд хэдэн удаа аврах авсан бэ? Энийг бол мэдэхгүй л үү дээ. Наад асуултаа асуул та хоёр өөрсдөө шатна шүү дээ.
За хийдэг. Асууж байгаа юм байна. 10 тоо шүү дээ. Сая сүүл Лекс тэнцчихлээ шүү дээ манайхтай. За тэгвэл 2008 онд аврах авах та. За. Сүүлийн тоглолт шүү дээ. Хамгийн сүүлийн тоглолт. Онны харьцаа. Наач алс юм аа. 30 доноогоор үзье. 132 98. За фейлдчлээ шүү. 131 92. Оо, бараг 40 оноо. Тэгээд би бас энэ дээр угаасаа унах бах уу? Оо, энэ ойлч байна. Чи бүр ингэж юм нарийсгаад асуугаад байна. За. Харин тэгэхгүй л өмнөх дугаар дээр Азийнхад зөнгөсөн байгаа. Ямар амархан асуулт ингэ. Асуултуудаа бил гэсэн. Сайн боловсруул гэдэг л. Тийм шүү дээ. Муу санаатай асуугаад байна. За тэр жил ерөөсө гараагүй нэг ч минут гараагүй 3 тоглолт гэж нэр. Ямар амар асуулт Би чи вэ? баг бүгдийг нэрлэх гэхээр ч нэрлж чадахгүй байх л та. 3 тоглолт нэг ч минут. Бүтэн гараагүй юм уу те? Ерөөсө гараагүй. Тэгээ аврагцсан. Финалийн цуврал дээр үү? Тийм. Эди хаус чинь гараад ирсэн юм. Лямпо бол амар сайн тоглож ирсэн. Зөстэй мэдгүй. Чи хилээд өгдөө би мэдээд авчи. Нэгнүүдийн жаахан хэлж чадахгүй байгаа шүү. Жаахан айсаар өгсөн муу шүү гэж. Scott Pollard, Gabe Pruitt, Brian Scott Bryan. Наач нь White Mamba шүү. Тийм. За тэгээ 3 алдсан. За 3 алдсан уу? Би тэгээд Наач нь гэхдээ ер нь бол унгаах зорилготой байна. тийм унгаах зөвлөсөн угаасан. Яг хөө зөв л дөө. Шийтгэл гэдэг чинь өөрөө нэвтрүүлгийг гоё болгодог. Мэдээд байгаа хгүй би өөрөө. Би тэгээд энийг асуумаар санагдсан. Одоо ингэ шийтгэл дууссан юм чинь энэ зүгээр юм энэ Бостонтай хамааралтай нэг юу. Бостон Celtics-ийн тоглогчийн хуваар Ray Allen, Rondo хоёрын хэнийг нь одоо алдрын таймд яг тэр одоо Бостонгийн тоглогчийн хуваар шүү дээ. Хэнийг нь алдрын таймд орох ёстой гэж боддог бай. Тэг яг зөв шударгаар хариулвал Ray Allen. Гэхдээ Ray Allen бол Celtics-ийн тоглогчдыг болон фэнүүдийг гомдоосон. Яашин Ямар ч одоо нэг харилцаа одоо мэдэгдэхгүйгээр өрсөлдөгч баг руу явсан байхгүй. Тэр 8-нд бол өөрөө айгу хүчин одоо өөрөө хүчин зүтгэлтэй оролцсон. Тэгээд тэрэнд нөгөө нэг хамт тогложсэн KG энэ төр бол амар гомдсон. Над руу нэг ч мессеж бичээг байж байгаа гэсэн. Тэгээд би тэр чинь дараахан штэ би Ray Allen-ы дугаарыг устгасан. Одоо бол надад дугаар нь байдгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү маягаар ингээд айгу хэлэрхийлсэн байхгүй. Тэгээ фэний хувьд л мэдээж ойлгомжтой Rondo. Тэгээ Rondo их дутуу үнэлэгддэг холбогч юм шиг санагддаг. Талбай мэдрэмж их мундагтай. Бүтэн талбайг мэдрэх юм мэдрэмж айгу сайтай гэсэн надад зөв хөвгөнд бол тийг санагддаг. Би бол Rondo гэж хэлнэ. Celtics-ийн фэнүүд бүгдээ тэгж хариулах байх. Рондог дэмжих үе ирсэн шүү. Тий, Рондо танад бол сая сүүлийн авгыг бараг авчих гэсэн шүү дээ. Мохоо тий. Мондог Рондо айгуу сайн байгаа. Сая тэг Clippers лээ явчих. Харин тий ёо. Wasted хор хотгочлээ болж лээ. За одоо шийтгэлээ биелүүлгүү таах. Оо тийм үү. За одоо тэгээд хамгийн гол нь Roulette. юунууд байгаа? Тосмос байна. Оо, тийм үү? Тий. Тэгээд дээрэс нь содтой ус байна, давстай ус байна. За яг содтоос ковидын үед те. 34. 34. Paul Pierce 25. За энэ байна. Энэ хараа. Уусаагүй шүү дээ, давсан. Харин давсан. Үгүй. Юу вэ? Гараа яригдчих юм уу? Оо. За ингээд амар үг хэлээд байна. Босton Celtics гэхдээ амар гоё хүлээлт нөгөө нэг 8-ны хүлээлт бид нэр айгүй их тавьсан. Фэнүүдийн зүгээс бол тэр нь хөрсөнгөө. Гэхдээ яг муугүй нэг 3 тоглогч байсан. За шийтгүүлээ одоо мэддэг юм чи. Сэлгэний тамирчтай мэдж байгаарэ. Юу вэ? За Brian Scalabrine бол мэдж байгаа. Нөгөө хоёрыг бол мэдэхгүй байна нэр. Гэтэ би ч гэсэн мэдгүй л байсан л та гэж. Чи ямар ч мундаг фэн байсан мэдээ хэцүү юм байна. Ялтмалтаас асуураа заяа. Дараа нь оруулаа. Оо би дахиад иргэлж тээ. За.
7 гинэ. 7. Тэр улаа. Энэ үү? Аха. Аа. Тос гэж модох шүү. Заахан амжилт. За. Таарийн нэвтрүүлэлтээс амжилтаа. Баярлалаа. Ингээд дуусч байгаа юу юм те? Дуусамааргүй л шүү. Нэг дугаар. За ийм олоор. Таар ямар байрал дээр тоглолт юм? Центр. Аа, ийм аа. Би бас төвштэй. Оо тийм үү? А нарай жижигэн төв бэ нүү? Тэгтээ шиддэг үү? Энэ нэг сони өнгөтэй бол явчлаа тий? Жүүс л байгаасай. Аа энэ TV жүүс юм уу? Энэ нэвтрүүлгийн шийтгэлт нь ус бай бодлаа. Ус байсан да та дараа нэг хэдэг угаад өгөхгүй. Хөөе, сая нөгөө нь идрээ ах баг ус уучаал гараасан шүү дээ. Зааж бодлаа ус гэж тэгээд явахгүй. Заана харагдах та. Бостон Celtics-ийн төлөө. За окей. Зөв шүү дээ. Одоо жоох ярьчих гэж. За одоо нэвтрүүлгээ эхлэх үед лээ. Одоо таны амьдрал 100% байлаа гэхэд сакс хэдэн хувийг эзлэх вэ? Ер нь ихэнх хувь одоо сонирхол хоббины бол ихэнх хувийг эзэлдэг. Яг дуу хөгжим үтэн тэр тиймэрхүү юмдас дуртай. Миний одоо хувь хүний яг хобби сонирхол чөлөө цагаа өнгөрүүлэх гэдэг зүйл юм бол 60-аас 70% бол саксон мөг эзэлдэг. Өглөө болгон тоглолт үүснэ. Яг тоглолтоо үед бол тэгээд манай гэр бүлийнхэн бүгд намайг дагаад Celtics-ийн фэн болж байгаа. Хүчээр тийм болгож байгаа юм биш. Гэхдээ яг би нэг TD-ийн тоглолт үүсчээд эрэхтэй бүх хүнд нэг нэг хувц ингээл авчраал өгөж байгаа байхгүй. Тэгээд бүгд амар дуртай. Одоо манай том охин жишээ нь Tatum амар дуртай гэдэг ч юм те. Tatum дуртай харахгүй шүү дээ. Тим маягаар тэгээд манай дунд охин болохоор ингээл аава чи бөмбөг үзэж байгаа юм хоёул хамт үзье гэдэг ч юм те. Өглөө эрт ширээд би нөө эрт тоглолт үзэж байгаа хөтлөг нөхөр эрт босчоод жоо төрж ирсэн хажууд суугаад. Гиснээс та хэдэн охинтой юм? Би 3 охинтой шүү дээ. За. Нэг охин бүр Facebook яваад шүү дээ чи мэдгүй. Бид нар юу гэж ялцсан? Манай ихнэр битэр юу гэж ялцсан гэхээр хүүхдтэд дурсан зүйлдэхийн тулд хоёлаа ингээд Instagram, Facebook хоёр дээр тухайн үеийн момент юмнуудыг ингээд пост зураг болон сэтгэл одоо тэр чин зургийн тавихтаа жишээ нь ингэж хэллээ гэдэг ч юм уу тийм маягаар ингээд тавиад идэх байхгүй бичлэг энтрийн үлдээгээд хүн амар хурдан мартчихдээ бил. Одоо нэг юм тийм үеийн тэгэхээр тэрийг бас өөрсөндөө үлдээж авахгүй. Тэгэхээр чинь одоо жилийн өмнөх зүйлийг бид хоёр өөрсдөө ингээд үзэхэд хөөх ийм байлуу гэж бодоод идэх байхгүй. Тэгээ тийм маягаар үлдээсэн чинь бас хүмүүс айгүй хүздэг болцсон. Нэг монголчууд нэг тийм зам байдаг штэ. Одоо нөгөө нэг ил гарахгүй гэж. Тэрэн дээр бол та эсрэг байсуртай юм шүү дээ. Би нэг тийм санаа зовдгоо. Одоо нөгөө нэг чинь жоохон мухар сүсгтэй л холбоотой юм байхгүй юу? За дийгдгүү гэдэг ч юм уу те. Ингээм бол хүүхд муу цагаан хар цагаан хэлээ. Тэгээ бид нар зүгээр өөрсдөө дотроо л тэр чинь юм сэтгэлээл асуудал байхгүй юу? Өөрөө дотроо зүгээр штэ яад юм бэ гэж бодчихвол тэгээ зүгээр л байна штэ те. Тэгэхгүй тэгээл одоо памперс аваачаад ууланд аваачаад булаад ийн гэдэг чинь болохгүй байхгүй. Тэр бол амар буруу асуудал. Тэр бол арай л яг хөө тэрний арай гайгүй л хувилбар нь тэр байхгүй. Зүгээр миний бодол шүү. Гэхдээ хүн болгон өөр бодолтой гэж болно шүү дээ. Тэгээд одоо ингэж хөдөлж явж байгаад өөрөө сошиал нэтворкоо аваад явах хэмжээний насанд хүрэх үед нь бол зүгээр 100% бүгдийг нь өөртөө өгнө гэж бодож байгаа байхгүй. Тэгээд чи өөрөө ингэж цаашаа аваад яв. Хэрвээ чи олонний өмнө байх сонирхолтой хүн биш болж хөгжих юм бол устгачаарай тий. Эсвэл ингэ private болгочихоо гэдэг ч юм уу. Яг архив үүсгэжлээ авч байгаа өөрсөнд. Ахын эхнэр яг сакс тоглодог уу? Үгүй. Сакс сонирхгүй юу? Сакс сонирх. Тоглож чадахгүй. Муу хайцсан. Яг бүр тийм сакс максаар ингэж явсан хүн биш. Тэгээ яг би наваг тэгээд октоудаа сакс макс зааж өгөөч мөгөөч гэлээд байдаг байхгүй. Би амар дуртай болт. Гэхдээ тэр чинь нэг юм хүчээр тий. Би дуртай учраас миний хүүхд тийм болох ёсгүй шүү дээ. Албатай биш байхгүй. Өөрөөсөө сонирхоод ингэж ирэх цагт бол би харин дэрийг зөв багш дээр наваачаад тий. Манай хүүхдүүд том болоод тоглох хэмжээнд ирвэл манай найз нөхдүүд багш болцсон явж байгаа хэл та. Тэгээд одоо дасгалжуулагч энэ төрийгэл явж байгаа хүмүүс байна л да найзуудаас. Тэгэхээр тийм үед нь бол өстой ам зуучж өгöd өөрөө дэмжиж үнэхээр яг өөрөө сонирхол бол миний нөгөө нэг одоо өтлөх насанд бол үнэхээр гоё юм байх бах тий охиноо очиод үзээл дэмжээл сакс үзэхэр ингээ алга хөлрөөд идэв шүү дээ. Ордон дээр очиод үзэхэр та ярьдаг үү? Тийм бодолтой л байдаг л та. Тэгэхээр ер нь бол бас битүүхэндээ жоохон саксанд дуртай байгаасаа л гэж боддог юм шүү дээ. Байвал гоё. Гэхдээ байгаасаа гэж бол хэвчээ. Байвал би тэрэнд enjoy хийнэ. Окей. За тэгэхээр өнөөдрийн манд дугаарт хин гоё лээ.
Микогой. Мишэлгүй. Мангар зөвхөнжиг байгаа сте. Мишэл өө. Тийм. Зөвхөнжиг нэр байгаа сте. Мишэлгүй оролцлоо. 20 жилийн дараа тий. Мишэл гой манай нэвтрүүлэгт хүнд зочноор тийм тэгсэн. Өвгөн соцтой. Маш их баярлалаа. Манай видео бол гээд манай ерөнхий спонсор байгаа. Спорт брэнд. Ааха. Гой. Тийм тэгээд дотор амар гоё юмнууд байгаа шүү. Баярлалаа. Монголчууд айгүйх жижиг бизнесүүд хийж ингээл орлого хийж үзэж шүү дээ. Тэр дунд ингээд спорт брэнд гарч ирж байгаад бол би бас айгүй талархалтай. Санагдсан нөө та нэвтрүүлгийн өмнөх дугаарыг үзээд энэ надад бэлэг өгөх юм байна гэж мэдсэн шүү дээ. Тэгээд ороод ирсэн. Ер нь нэвтрүүлэг яаж явдаг юм гадарлаад байгаа шүү дээ. Гоё шүү. Амжилт төсөө. Спонсорууд тэгээд контентыг бас дэмжинэ гэдэг чинь өөр амар чухал нэг хэсэг байдаг. Тэгээд энэ чинь хүнд хүргэж байгаа мэдээлэл өгж байгаа юмыг дэмжиж гэнэ гэдэг бол айгүй сайн. Спонсорууд гоё шүү. За тэгээд манай бид хоёрыг тоож манай дугаарт оролцсонд маш их баярлалаа. За тоож өрсөнд бас баярлалаа. Тэгээд гоё юм ярьсанд баярлалаа. Жоход хэлстэй. Хөвгөлтөө өгдөө шүү дээ. Тэгжээ шийднэ заа. Тэг заал мааланд явдаг болчихвол. Би шийдэхэр болцоо. Тэг заал мааланд явдаг болчихвол хийхгүй гүйж чадахгүйсэн шийдэж чадна шүү дээ. Тэгвэл одоо дахиад ботоод шийдийгээд Яг би шүү тайрыг. За окей, тэгээ дараагийнхаа нэвтрүүлгээр дахиад уулзлаа. Түр баяртай. Yeah.